Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Бүрийн Нэмж Одгор гэдэг Завхан аймгаас нийгмийн ажлын нээлттэй энэ дэр хилцүүлэгт оролцохоор ирсэн. Ер нь бол одоо нээлттэй хилцүүлгийг болон Монгол Улсын их сургуулийн багш нарын зохион байгуулж байгаа үйл ажиллагааг 1000 км-ийн холоос хараад оролцох юмсан, сонсох юмсан гэж үргэлж боддог байсан бол өнөөдөр оролцож байгаадаа их баяртай байна. Бас жоохон сандарч байна. За тэгээ ер нь бол би сая багш бол танилцуулга авсан. Тэгэхээр би Завхан аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжлийн сахуулаад одоо ажилласаар аваад одоо бол хүүхд эрхийн улсын байцаагчаар ажилладаг. За нийгмийн ажил мэргэжлэр сурж байхдаа бол хүүхд эрхийн улсын байцаагч гэдэг албан тушаал байдаг гэж мэддэггүй байлаа. За юу гэдэг талаар бас сайн мэдэхгүй. Гэхдээ яг салбартаа гараад хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газартаа ажиллаад ер нь бол нөгөө бас одоо өсөлт хөгжилтийг харж байгаа шүү дээ. За цаашид би мэргэжлийнхээ хувьд яаж өсөж хөгжиж болох вэ? Ямар албан тушаал дээр ажиллавал бас надад илүү зохилтой вэ гэдгийг ингээд харахад бол манай салбарт бол хүүхд эрхийн улсын байцаагч гэж одоо хүн болгоныг бас хийхийг хүсдэг. Ялангуяа нийгмийн ажил мэргэжлэр сурч төгссөн хүүхэд хамгаалалт чиглэлтэй бас ажиллах сэтгэлтэй хүмүүсийн ажиллахыг хүсдэг ийм одоо албан тушаал байсан. Мэдээж энэ албан тушаал дээр одоо ажиллахын тулд шууд одоо бас очихгүй. Яагаад гэвэл одоо салбартаа 3-4 жил ажилласан байх, за мэргэжсэн байх. Тэгээд дээрээс нь бид нэр бас албан ёсны сургалтанд хамрагдаад шалгалт өгөөд тэмцэх юм бол эрхээ аваад тамга тэмдэгэ бариад хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажиллаж эхэлдэг байгаа. Тэгэхээр яг ингэж ажиллаж эхлээд бол одоо 2 дахь жилдээ яг энэ дээр гарч ирж байна. Тэгээд миний хийдэг ажил өдөр тутамдаа юу гэдэг юм бэ? Магадгүй одоо яг сурж байгаа оюутнууд маань хүүхд эрхийн улсын байцаагч гэхээр яадаг юм болоо одоо хяналтын байцаагч гэдэг шүү гэдэг юм болоо гэж бодож иж магадгүй. Тэгэхээр хүүхд эрхийн улсын байцаагч бол өдөр тутамдаа хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг. За яг илүүтэй яагаад тэр байцаагч гэсэн албан тушаал дээр тамга тэмдэгтэй дээрээс нь бас салбартаа 3-4 жил мэрэгчиж тэр албан тушаал дээр очиж байгаа юм бэ гэхээр илүүтэй хуулийн хүрээнд шууд шийдвэрүүдийг гаргах болцоотой өргөн хүрээнд ажиллах болцоог одоо хүүхд эрхийн улсын байцаагч албан тушаал бол шаарддаг гэсэн. Тэгэхээр миний хийдэг өдөр тутмын ажлууд бол за мэдээж хүүхдийн мөнгөнд тэтгэлгийг зогсоож ийн, за олгох шийдвэрийг гаргаж ийн. Дээрээс нь нөгөө хамгийн чухал манай салбарын хийгээд байгаа зүйл бол байцаагчийн гол тэр тамга тэмдэгтэй байгаадаа учиршилтаа нь бол хүүхдийн эрхийг зөрчсөн байгууллага хүмүүстээр Монгол Улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль дээр тулгуурлаад зөрчил үүсгэж шалган шийдвэрлэдэг. Тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчилдөө шууд арга хэмжээ авах болцоотой гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө манай салбарын үед болон миний хувьд одоо яг хийх юмсан гэж хүсэж байгаад хийж байгаа албан тушаал байгаа. Тэгэхээр бас энэ мэрэгчлээ энэ албан тушаал дээрээ хамгийн гол нийгмийн ажил мэрэгчлэр Монгол Улсын их сургуулийг төгссөн учраас мэрэгжлийн байх аливаа нэгэн кейс дээр мэрэгжлийн хэрнээ мэрэгжлийн түвшинд ажиллаж тэр кейсийг хаах юмсан гэсэн одоо ийм бодолтойгоор өдөр тутамдаа ажилладаг. За хүүхдийн эрхийн улсын байцаагч гэхгүйгээр ерөн нийгмийн ажил чиглэлээр төгссөн хүмүүс маань хүүхэд хамгаалалт чиглэлээр ажиллахад бас биднэрт аж аргалтай, баяр баясгалтай, за заримдаа яана энэ асуудлыг яаж шийдэж болох вэ гэсэн одоо бодлооч гэсэн тулгардаг. Тэгэхээр энэ одоо тулгардаг баяр жаргалтай зүйл дээрээс нь яаж шийдвэл биднэрт илүү хэрэгтэй байх вэ гэсэн энэ хоёр зүйлээ та хэдэд хуваалцъя. За мэдээж сая багшийн хэлсэнчлэн миний одоо нийгмийн ажил мэргэжлэр ажиллаж байхдаа хамгийн их одоо баярлдаг, бахархаж хийдэг зүйл маань хүний амьдралын үрчлэлээр бол хамгийн нандин, хамгийн их одоо хайр халамж, дээрээс нь одоо харж хамгаалах гэх юм уу, за жоохон буруу нэрлэж магадгүй. Гэхдээ томчуудын буюу насны хүрэгчдийн зүгээс анхаарал халамж шаарддаг энэ үед нь эрхийн зөрчилгүй байлгах юмсан нөгөө ярьдаг штеп. Хүүхэд насыг аж аргалтай байлгах юмсан гэдэг үүднээс бид нэр эрхийн чиглэлээр нэлээд ажилладаг. За ингээд явж байхад бол хүүхэд бол маш одоо хурдан хугацаанд ямар нэгэн байдлаар одоо үр дүнг гаргаж чаддаг гэсэн үг байхгүй юу? Жижигхэн одоо бидний зүгээс мэрэгжлийн тусалцаа үйлчлэгээ үзүүлэхэд хүүхэд дороос сэргээд ирдэг, дороо гэр бүлтэй аж аргалтай тий сайн сайхан өөрийнхөө нөхцөл болцоонд тулгуурлаад сайн сайхан байх болцоо байдаг ийм нас байдаг. Гэтэл яг бид нар одоо ингээ хүүхдийн эрхийн зөрчилтөөр яаж ажиллаж байгаа гэхээр цагдаатайгаа зарим тохиолдолд шууд зэрэгцээд ажиллаж байна. Зарим тохиолдолд цагдаагаас төрүүлээд очиод нөгөө төрөний гишүүний хэлдэг шиг улаан бүс дээр ажиллаж байна. За хамтраад ажиллаж байна. Өөрөө нөгөө иргэн хүнийхээ хувьд ажиллаж байгаад ажиллаж байна тий. Тэгэхээр энэ тохиолдлуудээр болохоор бидний аюулгүй байдал бас тэр болгон хангагдаж чаддгүй. За өмнө нь бол би одоо ингээд хөгжлийн чиглэлээр ажиллаж байхад бол харьцангуй одоо яг хамгаалалт чиглэлийнхаа жаргал зовлон бас сайн мэддэггүй байсан байна. Яг одоо ингээд хүүхэд хамгаалал ороод эхлэхээр ямар нэгэн шийдвэр гаргах,
хүүхдийн талаар шийдвэр гаргах. Бидний хувьд бол хүүхд эрхийн улсын байцаагчдын хувьд бол эцэг их байх эрхийг хасахаар шүүхэд нэхэмжил гаргаж байна. За эцэг эхчүүдийн хүүхдээ үл хайхарлаа гэж торгож байна. За зарим талаараа хүүхдийг асрамж халамжийн төвд айчхан зүй юм байна гэдэг шийдвэрийг гаргаж байна. Нөгөө эцэг эхчүүдийн маань гаргаж чадахгүй байгаа хүүхдээ үл хайхраад байгаа нөхцөлөдөлд бид нар шийдвэр гаргаж байгаа учраас биднээс заримдаа одоо дарамт ахил тэрнэ. Тэр битгийл зүгээр л ингийн нөгөө хүүхдийн мөнгө зогсоох дүгнэлт гаргасны дараа биднэрт дарамт ахил ирдэг байхгүй юу? Яаж миний хүүхдийн мөнгөийг зогсооч ваа? Бүр ингэж ярих юм бол хүүхдийн мөнгө зогсоосонтой холбогдлолтойгоор бас одоо нэлийн хүнд кейс тохиолдоод хүртэл би одоо яаж энэ асуудлыг шийдэж болох вэ гэдэг дээр хүртэл толгой одоо гарчлаад бас багш нар руугаа иржсэн тохиолдол байдаг. Тэгэхээр бидний хувьд бол мэргэжлийн арга зүгээр хангадаг одоо гол хүмүүс маань багш нар маань за ерөнхий газрын мэргэжлүүд маань за зарим тохиолдолд бас нэг олон улсын байгууллагууд биднэрт бас их төшөг болдог арга зүйн хувьд тий дээрээс нь одоо шинэ арга зүй, шинэ туршлагуудыг за зарим талаараа санхүүгийн хувьд биднийг бас их дэмжиж ажилладаг ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр бидний одоо аюулгүй байдал чиглэлээр буюу бид нар өдөр тутамдаа хүмүүстэй ажиллахдаа сэтгэл зүйн нөхцөл байдал яг бид нар өөрсдөө хүмүүс л учраас хүүхдийн одоо хичнээн мууч байсан хүүхдээ үл хайхарж байгаа ч гэсэн их байх эрхийг хасна гэдэг бол тийм сайхан зүйл бас биш байдаг. Яг хичээл дээр үзтгэлээс их байх эрхийг хасж исэн тохиолдолд Монголын тохиолдолд бас байхгүй юм байлээ гэдэг талаар сонсоод багш нартайгаа ярьж байсан бол би өөрөө яг их байх эрхийг хасгаж шүүхэд одоо хэмжлэх барай явж байхдаа одоо яах вэ гэдэг юм ингээ бодогддог. Тэгэхээр энэ бол бид нар сэтгэл зүйн хувьд өдөр тутамдаа гаргаж байгаа шийдвэрүүд шууд үзүүлж байгаа үйлчлэгээ маань эргээд биднэрт бас жоохон сэтгэл зүйн дарамт гэхүү ер нь бол сэтгцийн асуудлын хувьд бас жоохон хэцүү байдаг. Энэ дээр биднэрт ямар дэмжлэг байж болох юм бэ? Дээрээс нь болохоор аюулгүй байдал сэтгцийн өөрчлөлтөө хүмүүсийн гэрлүү шууд явж орж байна. Бид нэртэй хүүхдийг аюулгүй байлгахын тулд хамгийн түрүүнд явж орж байна. За тэгээд тэр гэр бүлийн асуудлуудтай яаж шийдвэрлэж болох вэ гэдэг дээр ерөөсөө л түрүүний хэлдэг шиг улаан шугамны цагдаа нартайгаа хамт ажиллаж байгаа учраас бид нарыг хамгаалах, бидний нөхцөл байдлыг сайжруулах, хэрхэн хамгаалагдах юм бэ? Яаж ажиллах вэ гэдгийг илүү одоо нийгмийн ажлын тухай хууль дээр бас оруулж өгөх болов уу гэж ингэж найдаж итгэж байгаа. За тэгээд бидний ажиллаж байгаа салбар бол түрүүний хэлсэнчлэн яг л одоо зөв ажиллаад мэрэгжлийн үйлчлэгээ зөв хүргэж хамгийн гол нь мэрэгжлийн одоо хэмжээнд ажиллаж чадах юм бол үр дүн маш сайхан гардаг. Тэгээд энэ 7 хоног бол бас онцлогтой 7 хоног байгаа. Яг бол Монгол улсад хүүхдийн байгууллага хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсны 100 жилийн яваад байгаа. Тэгэхээр яг энэ 100 жилийн бас нэг хэсэг болоод ингээд та бүхэнтэйгээ өөрийнхөө одоо 8 минутанд одоо тулгамж байгаа асуудал ч юм уу баяр жаргалтай зүйлсээ хуваалцах их богино хугацаа л да. Тэгэхээр ерөнхий одоо бүтцтэй ингээд баригдаад ярихад бол ялангуяа оюутнуудаа хэлээд бол үнэхээр сайхан мэрэгжил, бахархалтай сайхан сураад бас мэрэгжлийн үйлчлэгээ, мэрэгжлийн хэмжээнд сайн хүргэж чадах юм бол тэр кейс дахин одоо задраад байдаг учраас бүгдээрээ одоо хичээж сураад бас хичээж ажиллах юм бол бидний сайн ярьсан нийгмийн ажил мэрэгжлийн нэр хүнд ч гэсэн бидний яаж ажиллаж байгаа гэдгийг шалтгаалж нэр хүнд нь өсөх юм байна гэж ингэж харсан. Тэгэхээр байгаа салбар бүртээ бүгдээрээ хүүхд насыг ажиргалтай байх чиглэлээр хичээж ажиллацгаая. Баярлалаа. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.